Монгол Улсын их хурал нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс ардчилсан засаглалын салбарт 2012-оос 2016-д хамтран хэрэгжүүлэх, иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэх төслүүдийн баримтчгүүдэд Улсын их хурлын даргын хууль нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сисэн Синаноглоноор гар үсэг зурлаа. Энэхүү хоёр төслийн баримтчигт гар үсэг зурх ёслолын ажиллагаанд Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакай, өргөдлийн байнгын хорооны дарга Бурма, Улсын их хурлын хамгийн газрын ерөнхий нарийн дарга Болдотор нар оролцсон. Хууль боловсруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, эрхийг хангах үр нөлөөтэй арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар иргэдийн холбоог бэхжүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэнэ. Мөн авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийг конвенцэд нийцүүлэх, төрийн албаа хаагчдын сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого хуулийг хэрэгжүүлэхэд төсөл чиглэгдэнэ. Харин гарын үсэг зурсан хоёр дахь төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн. Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулахад орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэхэд энэ төслийн зорилго оршиж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо Улсын их хурлын тамгын газар хамтран ажиллана. Түүнчлэн төслүүдийн санхүүжилт 4.5 сая ам.доллар бөгөөд үүний 3 сая ам.долларыг Швейцарын хөгжлийн агентлаг гаргахаар болсон байна. Төслүүдийн баримтчигт гар үсэг зурх ёслолын ажиллагааны үеэр Улсын их хурлын даргын хууль хэлсэн үгэндээ нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын их хуралтай олон жил үр дүнтэй хамтран ажиллаж байгааг дурдаад өнөөдөр энэ баримтчгүүдэд гар үсэг зурж байгаа үйл ажиллагаа нь хоёр талын хамтын харилцаанд нэгэн шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн энэ төслийг хэрэгжүүлэх талаар санаачлаг гарган ажилласан нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сисэн Синаногло, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгч Феликс Филмон, орлогч суурин төлөөлөгч Дипак Ялмарнарт Улсын их хурлын даргын хуульд талархал илэрхийлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сисэн Синаногло энэ үеэр хэлсэн үгэндээ хоёр төслийг хэрэгжүүлснээр Улсын их хурл болон орон нутгийн парламент болох иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд ихээхэн тус нэмэр болохын сацуу цаашлаад Монгол улсын ирээдүйд ач холбогдлоо үзүүлэх эерэг үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэсэн юм.